таньж нэгэн дусан хүү үргэлжинэн хөгжилтэй нэгэн уснаа хүү хариуцлагатай бацаагсан хатуулаа бүхний эхлэл энэрэнгүй хамгаалж төсөлөд шидэт намар айлан тунглаг ертөнд тэднийг өгтөн дусал бүрт амьдрал би дугадуулаад хамтайлаа ос амьдрал тэтгнэ ос гэрэл түгэнэ харибэр хамгаална хамтдаа гэрэлнэ ос амьдрал тэтгнэ ос гэрэл түгэнэ харибэр хамгаална хамтдаа аяцгай. Би том болоод эмч болмоор байна. Өвдөж зовсон олон хүмүүс туслаад л бас би эрдэмтэн болж олон шин туршилт хийж хүмүүст ашиг тустай нээлтийг хиймээр байна. Бас би урмал судлаач болж шин төрлийн эмийг бүтээмээр байна. Бас сансрын нисгч болж шин гар гэрхсийг нэмээр байна. Бас би дэвтрийн хуудас хүрхгүй нэ. Тийм олон зүйл бичиж яах юм? Товч бөгөөд тодорхой байгаль амар шүү дээ. Чи зохион бичлэгээ дуусгачихсан юм уу? Би том болоод алдартай бүтээн байгуулагч инженер болно. Яаж вэ гэвэл тэрийг дараа нь бүтээн байгуулалтаараа харуулъя за. Баярлаа. Товч бөгөөд тодорхой. So easy. Чи ингэж болохгүй штэ. Багш 100-аас 150 үгэнд багтааж чирэг гэсэн шүү дээ. Гэтэл энд ердөө 16хан л үг байна. Би үгийн тоо заасныг нь мэдээгүй штэ. Одоо яах вэ? Дэлгэрүүлээд л биччих. Барилга яаж барьдаг, ямар супер бүтээн байгуулалт байдаг талаар, ямар төрлийн инженерүүд байдаг лээ? Би тэр талаар тэмчсэн мэдгүй л дээ. Зүгээр л инженер ах нар мундаг харагдаад л ингэж иччихсэн. Тэгвэл сайн судлах болж тээ. Ном унш. Тэгээд ном унших чинь эдгартай штэ. Аргаар лавасаар үрээд. Тэрний оронд шидэт номоор аялах нь хамаагүй сонирхолтой штэ. Оллоо. Вау! Усны ертөнцийн байгууламжийн бүтээн байгуулалттай танилцъя гэж үү? Нэрээ тэгж болох юм байна штэ. Чи юу бодсон юм? Харин усхнаар зохион бичлэгээ бичүүлчих тийм үү? Яасан? Тэр чинь олон талын мэдлэгтэй штэ. Өөрсдөө л хийх хэрэгтэй. Алив, шидэт номоо аваад ир. Үндэт найзуудаа, та нарт өөрсдийн гараар бүтээсэн агуу бүтээн байгуулалтаа танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Халиа хурлалтаа. Би бүр хүлээж тисгүй нэ. Энэ баримтат кино бол манай шидэт усны ертөнц болон мянган инженерүүд, ажилчид, мэргэжилтэнгүүд хамтарч ямар гайхалтай бүтээн байгуулалт хийсэн тухай та бүхэнд харуулах болно. За, эхэлцгээе. Энэ гарцгийг нь би өгсөн. Баярлалаа та бүхэндээ. Чимээгүй л дээ. Их бүтээн байгуулалтанд тавтай морил. Бидний хайртай нийслэл хот Улаанбаатар маань өргөжин дэлхийн хэрээр одоогийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон юм. Бидэнд хамгийн ихэнд тулгарсан асуудал бол хэрхэн яаж хийх вэ гэдэгт л байлаа. Тийм ээ, энэ асуудлыг бүрэн шийдсэн бааtruуд та бүхний өмнө харагдаж байна. Та хоёр биш. Бид биокомбинат шувуун фабрикт усны шинийхүү сүрийн 30 гүний хуудгийн өрөмдлөг хийж, тоноглол сайтай усны хоолой байрлуулж 55 км ус дамжуулах шугамыг угсарсан юм. Тийм ээ, одоогоор нийтдээ 55 км ус дамжуулах хоолой угсарсан байгаа л да. Тэгээд яаж энэ бүгдийг хийдгийг? Тооцоолж, нягтлаад, зургийг нь гаргаад, судлаад, өрөмдөөд, угсраад. Ер нь маш их ажил ордог л доо. Гэхдээ бид ард нь гарч чадсан. Бүр голтойгоор усны шугам явуулсан гэж боддоо. What? Яаж явуулдаг юм бэ? Хүүе. Зохиолын дагуу яваарай. Гүй, мэдмээр штэ.
яаж урсаж байгаа голын доогуур тийм том турбо явуулна гэж? За, яр. Йоо бүр мээр зөө. Хоёр талд нь ингээд маш том дөрвөлжин нүг ухснаа. Усыг нь бүр байхгүй утлан шавхаад тэгснээ бүр ямар ч нүгс үгүй доторлогоо хийгээд ёо тэгснээ ийм байдлаар доогуур нь өрөндөө яваад л үдэг гэ боддоо. Энийг хартаа. Ваа, ёстой. Гайхалтай юм аа. За та бүхэн маань ус гүн цэвэршүүлэх ордонтой танилцсан шүү дээ. Яагаад нөгөө Advanced Water Purification Plant. Энэ том бүтээн байгуулалт гэхэд за би ярих яах вэ? Та хэд өөрсдөө хардаа. Вау! Хөөх! Ястай мундаг юм аа. За тэгээд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг бас байгуулсан байгаа. Вау! Энэхүү үйлдвэр бидний хэрэглэсэн бохир усыг төв цэвэрлэх байгууламжаас авч дахин боловсруулад дулаан цахилгаан станцуудад өгдөг. Бид хаягдал усаа дахин ашигладаг болсон. Ус дахин боловсруулалтын ачаар туул голын бохирдол буурч ирээдүйн хойч үедээ цэвэр усыг хангалттай хэмжээгээр үлдээх нөхцөл бүрдэж байгаа юм. Гоё яагааз? Хөөх, тийм байна. Ямар сайхан хэрэг вэ? Инки та хаанаас гараад ирвэ? Энүүгээр өнгөрч яваад хүрээд ирлээ. За та нар маань үргэлжлүүлдэ. Би чухал ажилтай болохоор ингээд явлаа. үүгээр зогсохгүй бүр смарт киоск буюу бүрэн автомат ухаалаг удгууд гэдэл бүтээн байгуулалтыг жинхэнэ утгаар нь хийцгээсэн байгаа юм да. Улаанбаатар хотод гэхтэл 180 гаруй ухаалаг удаг буюу усны эдэм байгуулсан гэд бодтоо. Яагаа вэ? Та хэд ус авахд шууд картаар авчихдаг та. Одоо бүр 24 цаг ажилладаг болсон болохоор хүссэн үедээ ирээд усаа авчихна шүү дээ. Энэ 180 ухаалаг удгийн 18-нд бүр хоёр талдаа усны эдэмтэй гээл бод. Нэг талаас нь айлууд ирээд усаа авдаг. Харин нөгөө талаас нь ийм том гал унтраах машиныг хэдхэн минутын дотор усаар дүргчдэг гээл бод. Пүүх! Үнэхээр их зүйлийг хийж бүтээжээ. Хөөргөшт. Улаанбаатарт ийм газар байдаг гэж ястай мэдээгүй юм байна. Энэ хүмүүст алтар нэр чухал биш ээ. Амьдралыг тэтгэгч хамгийн гол хүч болох усыг хүмүүс түгэж амьдарч байгаа орчноо эрүүл болгож байгаагаасаа л аз жаргал мэдэрч амьдэрдэг юм шүү дээ. Бас нэг чимээгүй бадруудаа. That's so cool. Баатар. Энэ бүтээн байгуулалтын үр өгөөжийг хадгалахын тулд олон ухаалаг шийдэл бүхий үйл ажиллагаа нэвтрүүлсэн нь та бүхэнд харагдаж байна. Хэрвээ та бүхэн бидэнд туслахыг хүсвэл усаа хайрлаж, ариг гамтай хэрэглэх, мөн байгаль орчин, гол горхинд хогоо хаялгүй зөв харьцах нь чухал юм шүү. Анхаарал тавьсанд баярлалаа. Воо, нэг дор ямар их мэдээд авчваа? Юу гэнэ? Гол дүр тусалгүй, найруулагч тусалгүй, кино зохиолыг бичсэн тусалгүй, туслах дүр тусалгүй гинүү? Хөөх, чи бүгдийг нь хийсэн юм уу? Ямар мундаг юм. Тусалгүй. Юу өөр видео тавьчихваа. Ингээд монтажлчихсан юм аа. Энийг сонгох уу? Энд ч зүгээр юм уу? Яах вэ бац? Би бичлээ. Цорын ганц хамгийн сайн зохион бичлэг. Би том болоод байгаль орчинг хамгаалсан гайхалтай техникүүдийг бүтээдэг мундаг зохион бүтээгч болох болно. Ус цэвэршүүлэх байгууламж дээр жишээ татан тайлбарлая. Улаанбаатар хотын ус цэвэршүүлэх байгууламж нь Ус сэнгэгэ ус ундаа болох эрдэнэс дуусал жижигхэн дэлхийд хэрэгтэй шүү. Усаа хайрлацгай, усаа гамнацгай, дуусал бүрийг хадгалцгай, дэлхийгээ хамгаалцгай.